Хизия болон түүний гэр бүл Зан булсын Лусака хотод амьдардаг байсан бөгөөд аав нь бүсийн нэрвийн үйлчлэлийн хэлтсийн дараагаар ажилладаг байжээ. Нэгэн орой гэр бүлийн мөргөлийн үеэр Хизиягийн аав хүн бүрийг 11-ийн үнэнчээр буцаан өгч тогтмол системтэйгээр өргөхөд уриалав. Дараа нь аав нь тогтмол өргөн гэдэг нь орлогын давтамжаас хамаардаг ба орлогоо буцаан өргөх арга нь пропорционал байдаг гэж тайлбарлав. Аав нь залбирахдаа бид орлого олж, орлого нэмэгдэх бүрд буцаан өгч, бурхан туслахын тулд орлогын тодорхой хувийг өргөх үүрэг хүлээдэг гэжээ. Хаалтын залбирлын өмнө Хизия ярихыг хүсч байна хэмээн дохиход "Аава, та бид бүгд 11-гээ буцааж өргөл өгдөг" гэж хэлсэн үү? Аав нь "Тийм ээ" гэж хариулахад охин толгоос ихсрэв. "Үгүй аава, би 11-гээ буцааж өгөөгүй. Өөрөө өргөдгүй шүү дээ" гэв. Түүний эцэг эх нь тэр мөчөд хүн бүр хувьдаа биш гэр бүлээрээ 11 болон өргөлөө өргөдөг байснаа ойлгов. Гэхдээ Хизиягийн хувьд тэгж өргөх нь хангалтгүй байв. Тэр өдрөөс хойш Хизиягийн эцэг эх багахан хэмжээний халаасны мөнгө өгч ихсэн бөгөөд ингэснээр өргөл өргөж бурхныг санаараа хэмээн урамшуулсан хэрэг байлаа. Эллен White Adventist гэр бүл номын 387-р хуудсанд хэлэхдээ хүүхдүүд өөрийнх нь биш харин аав ээжээсээ мөнгө авч бурхны эрдэнсийн санд өргөхөд сэтгэл хангалуун байж болохгүй. Тэд надаас ямар ч зүтгэл гараагүй зүйлээс би өргөл өргөх үү гэж өөрсдөө хэлэх ёстой. Өсвөр үеийнхэн тогтмол халаасны мөнгө өгч тэдэнд өргөл өргөхийг зааснаар бид тэдэнд зөвхөн сэтгэл нь хөдөлсөн тэр мөчөд бус тогтмол бөгөөд системтэйгээр өгөхөд тусалж байдаг. Бид 11-гээ буцааж өгөхдөө залуу үеийнхэн санхүүгийн амьдралдаа бурханд итгэхийг үлгэрлэлцгээе. Бид бүхэн өөрсдийн хүслээ адагт тавьж бурхныг нэгдүгээр тавих болтугай.